Монгол Улсын ерөнхийлөгч Захаагийн элбэгдэрч хэмээн 2009 оноос хойш Монгол Улсын ерөнхийлөгчөөр тасралтгүй 7 жих дэлдээ ажиллаж ирлээ. Ерөнхийлөгчээр сонгогдсон гарч ирсэн даруйдаа тэрээр авилгатай тэмцэх газрыг шинээр эмхлэн байгуулсан юм. Хуучин дарга сан гарагчааг нь хүчээр өргөдлийг нь өгүүлэн халж улмаар сан гарагчаа ялтан болсон дуйлаанаар шинэ ерөнхийлөгчийн ажил эд оволзож эхэлж билээ. Улмаар Герман улсын шоронгоос Батын хурцыг сурлуулсан шууган тазрэгцээгээр Сөүлийн онцоор хамт ирснээр авилгатай тэмцэх газар шин дарагтай болж тэр цагаас хойш авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Амрбат, авилгатай тэмцэх газрын тамгын элцгийн дарга Өнөр Баяр нар олонний өмнө доо яамны ширүүн байцаагчийн дүрээр гарч ирсэн. Түүнээс хойш авилгатай тэмцэх газар хэмээх газар нь улс төрчдийн арга уснаар барахгүй хүссэн газараа хүссэн үйлдэлээ Монгол улсыг ямар ч хууль дүрм захирагдахгүйгээр явуулж ирснийг бид мэднэ. Хамгийн тод жишээ нь Намрын Инх Баяр гэдэг хүнийг хэрхэн баривчилсан, хэрхэн шүүн тасалсан, одоо хэрн өөрсдийн эрх мэдэл ажил үүргийн субъектэд хамаарахгүйгээр залилангийн гэмт хэрэгт болгогдуулан мөрдөн байцааж байгаа зэрэгээр энерги харагдаж байгаа юм. Цагдаагийн газраас мэдээлэл авах гэсэн сэтгүүлчдэд мөрдөн байцаалтын нууц хэмээх том саад байдаг бол авилгатай тэмцэх газрынхны хувьд харин цаг ямагт хэвлэлийн хурал зарлан шүүхээр эцэслэн шийдэгдээгүй баримтуудыг дэлгэн тавьж олонний өмнө гэмт хэрэгтэн болгон харагдуулдаг хууль бус практик тогтоосон билээ. Тэр цагаас хойш хэрвээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн нэг хүний тухай таарахын мэдээлэл гараад ирсэн бол удахгүй авилгатай тэмцэх газар мэдээлэл хийдэг. Авилгатай тэмцэх газар мэдээлэл хийсэн бол тэр хүн баригдаж хоригддог жишгийг Монгол улсын нутаг дэвсгэр үүр тогтоосон юм. Харин энэ бүхний тайлал нь ингэж илэрч билээ. Хууль дааны төр бол бүлэглэл үүсгэж, энэ хууль дааны төр бол бүлэглэл үүсгэсэн. Хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг болсон. Цөөхөн хүн бүхий хонглыг энэ хууль хяналтын байгууллагад үүсгэсэн. Тэд таалагдаагүй, барьцаалах боломжгүй, золиослох шаардлагатай хүмүүсээ тэр хонглоороо ямар ч шудраг осны хэмжүүр байхгүйгээр зохиомл хэрэг үүсгэж ялтан хэрэгтэн болгож чадж байна. Энэ хувилдагчид ард иргэдийн амьдралд хэрэгтэй бүтээн байгуулалтын ажлуудыг гацааж иргэдийнхээ төлөө ажилласан хүнийг ялтан болгож иргэдийг өрөөр айлгаж зохиомл дуйлан шууган үүсгэж хооронд нь талцуулан хагаралдуулж санаатаагаар бүх зүйлсийг эмх замбраагүй байдалд оруулж байна. Энэ бүхнийг өдөртөн зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгийг өнөөдөр би нэр цохон хэлэхээс өөр аргагүй боллоо. Хэдийгээр хүн бүхэн мэдж байгаа ч гэсэн хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийг үүсгэн байгуулсан шудраг улсын хонглоос айдаг. Тэр хонгол руу чигэгдэхээс бүгдээрээ айдаг болсон. Хэлмэгдэхээс айдаг болсон. Гэсэн ч би Монгол улсынхаа эрх ашигын төлөө хэлхэн зүйтэй гэж үзлээ. Тэр хүн бол шудраг байцгаа гэж гарч ирсэн Монгол улсын ерөнхийлөгч Захаагийн элбэгд орж. Судлаач Ган Хуйгийн нотлсноор бол Ардсан намын ахлах зөвлөх ганц үхийг судлуулахаар очихт нь ерөнхийлөгч элбэгд орж байр хэрэгээ хүлээгээд ялаа авчихаа. Тэгээд өршөөл хүссэн өргөдөл бичих хэмээсэн байдаг. Өнгөрсөн 7 жил түүний хэлсэн, ярьсан шудраг үнний тухай афоризмууд бүгд эсрэгээр байсан баримтууд одоо цагийн эрхээр илрэн гарч ирж байна. MCS компани төрөлх менежер ажилладаг гэдгийг хүмүүс ойлгосноор өнгөрсөн хугацааны туршид оволзож олныг айлгаж хичээсэн баримтчилгаа дуйлан шууганы учир одоо эргэн зэгцүүлгээр үнэн мөнөөрөө тодрон гарч ирж байна. Тэр самарсан этгээдүүдийн нэг нь элбэгд орж тэрний төлөөлөгчийн Өнөр Баярын сууж байна. Үндсэн хууль зөрчсөн шүүхийн зохион байгуулалтаар бүтэн 4 жил хэрэг таслуулсан даа нар. Давзаалдах шатны шүүхийг байхгүй болгосон. Энэ улсад бий болсон замбраагүй нөхцөл байдал, задгаа зайдын явдал энэ ерөнхийлөгч байгаа элбэгд орчтой холбоотой шүү. Энийг харин энд хэлчихье. Одоо цааш нь юу хэлэх вүлээ? Өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн шүүх процессыг чухам тэгвэл юу болсон байна таарах уу? Монгол улсын нэгдүгээр хүн, Монгол улсын хамгийн эрх мэдэлтэй хүн болон хувирсан Захаагийн элбэгд оржийн тухай зөвхөн олонний нүдэнд ил болж юу хэсэг нь энэ хоёрхан баримтаар нотлогдож байна. Зөвхөн энэ хоёр баримтыг үзэхэд Монгол улсын ерөнхийлөгч Захаагийн элбэгд оржийн гэмт хэрэгтэн, гэмт бүлэглэлийн толгойлогч болж таарах гээд байна. Харин одоо энэ мэд гэмт хэргийн баримтууд нь илэрсээр байгаа ерөнхийлөгчийг хэн зогсоох вэ? Хэн ерөнхийлөгчд хариуцлага хүлээх вэ?